Зохиолч Хулган Тэргэл. Хадам ээж. Өгүүлэг. Оргисон шага шиг торойх хоёр гэрийн хаяа шуултайгаад таван хамтаа их гэр дээр хатааж байгаа ааруул ээзгээ цаарж шуулттай гэрийн хаяагаар хүүхдүүдийн хөөр баяртай инээлдэх дун цангинна. Гэрийн эзэн 40 орчим насны ир морин уйж эмээлийн тэврээд гэрийн хаалгаар ортол хэдэн хүүхэд нь хөгшин ээждийн чихэр идэх хэмээн хоньны хоргол өгч байгааг харан яадаг годронгуудав гарцгаа та нар гэж зандрахад 5-10 орчим насны тэрсхэн 3 хүүхдүүд год үсрэн хаалгаар нүцгэн хөлийн тавхаа уралдуулан алга боллоо. За та нарыг да гайгүй гэж нэг сайн хашгирч өгөөд баруун орны урд богцын сугаа хөгшин рүү ойртон очиж гартан атгсан хоньны хорголыг авах гэтэл байг гэмээ. Хүүхдүүд над чихэр өгсөн юм шүү дээ хүүхэ. Гэхэд нь ээж минь дээ. Хүүхдүүд танаар дамшиглаад хоньны хоргол өгсөн байна шүү дээ. Алив хүүдэн аль. Гэхэд гар номооныж үсэн ширэлтсэн өрчхөр эмгэн алгаанд нийлэглээ. Хорлоо эмгний нүд мөрөн үзхэн байгаад 3 жилиг үзжээ. Хүүн байхгүй бол аж бэрн байсгээд л дамшиглаад удаж байгаа аж. Ялангуяа дүрсгүй 3 ачнаар нь хөгшнөр мөнчих элдэвлэндэ. Аргалыг ааруул гэж, цасыг мөсөн жихэр гэж, чулууг цаасан дугаад бэлэг гэж гүэмэн их хуурна. Хөгшин дэмээл замдрагч яаж ч үл хүчрэх. Хаяа бэрдэн өглөвөл бэрн хүүхдүүдэн задам өрнө. Ийхүү хөгшин залуу нэлсэн 6 хүн хөдөөгийн нэгэн хэвэн амьдралыг элээн. Хорлоо эмгэн уг нь төрсөн 3 хүүхэдтэйч ганц хүү хөрлөл ээжигийн асарсаар удаж байгаа нэ. Нүдэн үздэг байхтан хорлоо хөгшин зүгээр исsuun. Гэрт гадаагүй хамаг ажлыг амжуулж арьс нэхий илдэж давуу дайланб торгоны өдсөөр хүүхдүүдийн дээл ховцос баривж урлана. Бүр лааны гэрэлд шүн дөлөөр сууж оёход муу хүн л ээжээ та ядарчхан ундаж амраач дээ гэж санаа тавих. Уг нь үнэндээ хорлоо 2 том охиноо дөрвөлснээс хойш дахин 3 удаа жирэмсэлсэн ч гуруулан хүн болох ховгүй байсан юм. Тэр жил хадланд явсан өвгөн нь нэг өдөр гэнэтхэн нэг хүү сундлаад ирдэг намар хүү 3 орчим настай байсан бэлээ. Өвгөн нь хар цагаан дуугай суугаад байдаг. Хорлоо юу гэж асуух хэлхэн ч мэдэхгүй байж байтал гинтэл хүрэлхүү ээжээ би өлсөд байна гэж хэлэхэд хорлоо өөрийн ирэхгүй за гэд хүүг хооллож ундалахад бяцхан хөө суугаагаараа божитл хурхирхыг хараад өөрийн ирэхгүй өрөвдөж их хол зам туулаад ядарчтэй эвэм нь ямар амтны үр юм бол доо арай манай хүн гэгшүү элдвийг бодон нөхрөө зараажилан харавч нэг ингээд хөрлөх хэрэн хэдэн өдөр сараарч ус болгосон юм шиг дуурдгүй занг нь мэдих тул бошуухан л арга савран аваад аргал төнгөн хөдөө ганцаараа уйлж дуулж дураараа байх минь гэд гарч одсонсон. Хаяа хөрлийг 2 хасраас нь татаж угаад л нөхөртэй нь адил юм уу гүй юу гэж шинжиж гарна. Бас унтж байхад нь гинтэл өөрийн ирэхгүй ширтчихнэ. Миний таньдаг хэн нэгэнтэй адил байна уу? Заавал арай өвгний дээр баг залуудан халт ярьж байсан анхны хайр майр гээд байдаг цэндэгээс нь гарсан биш угаа гэх мэтээр элдэв бодол хөвөрдөж байсан ч өвгөн нь хөрлийг 18 хүрдэг жил өөд болохын өмнөхөн ингэж ярьсан байлээ. За хорлоо минь би чиний өмнө нүгэлгүй амьдарсан юм шүү. Хүүгийн тухайд бол би хээрээс олсон юм. Гэхдээ үүнийг хүүдэж тэр огтод ч бүү дурсаарай. Хүүгэн хажиглаж хялалцалгүй өдий хөргсөнд баярлалаа чамдан. Төөрч ирсэн үр минь байсан байлгүй дэ гэж бодож хайрлаж яваарай чи минь. Хожим 2 хүүхдээс ч илүү чамааг минь харж ч магадгүй юм шүү. Гэж хэлээд би унтмаар байна. Гэд үрдийн нойр давтсан байлээ. Тийм ээ. Хөгшин үнэхээр үнэн хэлснийг тун чудлгүй хорлоо өөрийн биерэн амсаж байгаа билээ.
Хүүн хорлог эхнэр хүүхдээсээ ч илүү үзнэ. Усанд оруулах, үсийн самнах гэд учиргүй зөөлөн гартай. Эвээ минь, төөрж ирсэн үрэн минь гэж хорлоо хөгшин бодохдоо гадаад гэдэг оронд суугаад л үл ирэх 2 охиндон гомдоно. Хөдөөгийн амьдрал үргэлжилсээр л хорлоо хөгшний нүд юм үзхэн болсноос хойш 3 жил өнгөрчээ. Өглөө бүр төрхөн өөрөөр 2 хүн маргаадж байх шиг зүүдлээд байна уу гэж бодоод чагнаарах бол бэрнүүлж байх шиг. Өвчтэй ихэнх чинь бас шээсийг 3 жил зөөлөө. Яасан ч үхэж далд ордоггүй юм. Чи ямар өдөржин гэрийн бараа харах биш. Адуу мал гэдэл. Илүү гэрт оруулъя. Хүүхдүүд ч томрлоо. Халуун ам бүлээрээ байж үзгсэн. Гэх. Хөрөл хар цагаан дуу гарсангүй. Яг энэ тал дээр өвгөний нөвцсөн юм шиг дуурайсныг хорлоо хөгшин хаяа гайхтагсан. Өглөө босоод барийн аягалж гартан дуртай дургүй атгуулдаг цагт шоочлохыг хүссэнгүй. Бас томач нь гартан бариулдаг хідэн борцгоонж шүдгүй буйлаараа мэрсэнгүй. Эмгэн өдөржингөө юм бодод суулаа. Ээжээ гэж хөрлийн дуу гарахад саялныг анзаарч ээжээ та чинь цай зүүж уусангүй. Яамаар байна? Гадаа гэрийн сүдэрт суух юм уу? Гэхдээ минийхөө ээж нь аргалд явмаар байна. Ээжтэй арга өрүүлээд гарт минь савар бариулаад өгөөч. Гэхдээ ээжээ та чи юу яриад байгаа юм бэ? Яаж аргалт өгөх гээд байгаа юм? Такс охор юм байж? Гэж зүүнтэгээс бэрийн загнах дуун гарахад нь хөгшний сохор нүднээс 2 том тусал нулимс өчгөр нүрийн дамжин доошлохыг харсан хөрөл. За тэгье ээжээ. Хоёулаа аргалд явъя. Гэхэд гал дээр сүү хөрвөл суусан эхнэр нь та ирж одоо солиорч хойё. Зөөнөг тэнэг 2 чинь гэж өгүүлэхэд хөрөл ээжигийн хөтлөн гарлаа. Ийхүү сохор ээжийн хөтлөн аргалт өгөхөр одох нөхрийнхөө араас эхнэр нь аашилж хүүхдүүдэн уур ангарган тачгнах нь эххүү хоёрыг холдон холдтол сонсогдож байлаа. Хөрөл нэг удаач болохнээ өөрийн аашил загнаж байгаагүй. Дандаа 2 хичээс нь өмөрч байсан ээжигийн хөтлөн зөрүүлж шидэх аргалын гарааран авч арганд нь шидэлж байхдаа ээжигийн өрөвдөн өөрийн ирэхгүй дал мөрөн чичирлээ. Минийхөө ээж нь амрая. Гэхэд унаар хөрл ээжийнхээ мөрнөөс аргийг авч ээжигийн газар зөөлөн суулгалаа. Минийхөө наашрээ гэд ээж нь шаал өөр зүгт гараан алдлан тавирэхэд хөрл гүйн очиж ээжийнхэн энгэрт толгоогоо наалаа. Минийхөө өнөөдрөөс ээжийн жижиг гэрт ормоор байна. Миний хүү ээжигээ бишгүй сайхан асарч байна. Их нэртэн буруу хэрэггүй хөөм. Цэрмаа муу хүүхэн бишээ. Өнчин өрөөсөн өссөн зовлон үдсэн хүн шүү дээ. Аман л хаяа төрүүлчихдгээс биш хүнээр бол муу хүн биш шүү дээ. Ээжийн хүүдэн ихэ баярлаж байна. Миний хүү сайн явнаа. Тэнгэр бурхан миний хүүгийн заяа буйныг харна гэж толгойг нь багыг шигэн өнөрлөөд за хүүхэ гэртэн харъя да. Ээжийн өлсөж ундаасхна гэд бослоо. Тэр өдрөөс хойш ээж нь илүү гэрт орж хөрл ээжигийн ойр ойрхон эргэж хэрэгтэй бүхнийг дөхүүлсээр сар гарan болжээ. Өглөө эрт босоод ээжийнхэн гэрлүү дангтай цагаан барьсаар хөрлийг ороход ээж нь унцаар л байх шиг харагдахад нь цагаан тавиад гарах гэснээр нэг л сонин совин татах шиг болоход нь ээжээ гэсээр ирээн даван хүнжлийн захаас татвал ээж нь аль хэдийн бурхны орнон одсон байхан тэрэ. Хөрл ээжийнхэн толгойг тэрэн уйлж суухад ээжийнхэн дэрэн тушаа нандигран болсон баадантай зүйл харагдлаа. Баадантайг задлан үзвэл хөрл 2 эгчтэйгэн бас аавтайгаан авахулсан зураг. Харин хизээж ээж нь зургаан авахулж үзээгүй гинтхэн сая л санаж харамслаа.
Хөөрхий ээж минь ганц удаач болохны зургаан авахулж байсангүй. Тэнийг хүн чи нэг сандаггүй. Нүд нь юм үзхэн болохоос өмнө нэг удаа зургийг авахулчихаагүй дийн өөрийгөө зүхв. Хөрөлд ээж нь ааваас нь үлдсэн ганс, хөөрг, 5 хантайгэр мал хой бүгдийг өгсөн юм. Харин тэр баатанд эхнэр хүний дээр үеийн толгоон гоёо, жинхэнэ шүр сувдтай мөнгөн сам, том улаан шүрэн богоовч энэ бүгдийг боож бэлдээд бас нэгэн зурус бичсэнийг олов. Бэрд Цэрмаад ээжээс нь гэжээ. Хөрөл энэ бүгдийг тэрвэрж гараад эхнэр тэрийн очиж нулимс дүүрнүүдээр эхнэрэн ширтэж байснаа өгд өвөр дээр нь тавьж хаад гарч одлоо. Цэрмаа учрыг гайхан энийг ч тэрийг ч барилан үзээд Бэрд Цэрмаад ээжээс нь гисэн алга дарам зурвсыг базлан хадам ихэн энэ олон жилийн турш үргэлж ад үзэж хоолны багыг хувцсны муугал уцаарлан шиддэг байсан нүднийх нь өмнөр жирэлцэхэд өвөр дээр нь тооноор шагаах нарны гэрэлд хадам эжинх нь бэрдийн үлдээсэн шүр сувд шигтгсэн мөнгөн эдлэлүүд тодоос тодог гялалдсан байлаа. Хар аяндан асгарах нулимс нь дэндүү гашуун шорог амттай байсныг Цэрмаа сая л ухаарсан ч бүх зүйл хэдийн оройджээ.